Хэвийн бовны ASMR. Сапатарара. Ямын цэвэцанууд гэхээр энэ удаагийн манд бичлэг ийхүү эхэлж байна. Тэгээд энэ удаагийн бичлэгээр би юу хийх вэ гэхээр маш олон хүүхдүүд миний YouTube бичлэгний доор нэг сэтгэлдлийг бол байнга ирүүлдэг. Тэр нь болохоор одоо микрофонтой болооч байнга орилж ярих юм аа. Чи өстой нэрээ ядуу юм аа гэсэн комментууд ирдэг. Гэтэ бол найз өхөндөө бэлэглэх 20 саягүй ч надад бол хонь бол байгаа. Танаар яг юу хийсэн бэ гэхээр та нарын маш их хүсээд байдаг нөгөө микрофоныг авсан. Тэгээд энэ удаагийн бичлэгээр бид бүхэн микрофон unboxing, тэр нь бүр микрофон дундаа DJI микрофон, тийм мини мик. Тэгээд ер нь нэг хоноор авсан гэж хэлж болно. Тэгээд үнийг та нар өөрсдөө бодоод олчихгүй те. Одоо шууд unboxing чинь тэгээд одоо анхудаа микрофонтой болцсон. Одоо энэ бол миний баг сүүлчийн юм чанга орилж ярьж байгаа микрофонгүй бичлэг болж таарж байна. Тэгэхээр гаргаж ирцгээе. За тэгэхээр ийм мик DJI мик мини гэдэг одоо DJI брендийн мик. Та нарынхаа төлөө мөнгө яах вэ гэж бодоод нэг хоноор авсан байгаа. Тэгээ надад нэг тийм найз өхөндөө өгөөд 20 сая байхгүй ч гэсэн тэгээд микрофон авчих нэг хонь бол байна. Тэгээ нэгэн ч үе юм бэ бас. Тэгээд одоо гаднах хайрцаг нь бол иймэрхүү. Тайлбар нь одоо энэ дамжуулагч нь болохоор 10 граммын жинтэй. Тэгээд ерөнхийдөө дуу өндөр чанарын дуутай. Тэгээд 10 цаг батарейгаа барина. Тэгээд адаптер нь юу яасан юм пам гэдэг. Тэгээд ард талдаа болохоор ингээд iPhone-д зориулсан гэж байгаа ч гэсэн ерөнхийдөө Type-C юм чинь энэ утсанд тохирох байлгүй дээ. Эс хөрөнийг тохирохгүй л яа. Шууд ямар хамаа байсан зүгээр unbox хийцгээе. Хэрвээ энэ миний утсанд ингээ гой тохироод ингээ ажиллах юм бол бид бүхэн цааш тийм бичлэгдээ миний хоолойг амар чанартайгаар сонсох болно тий. Яа шинэ юм задлах ямар гоё юм. Амар гоё өнөртэй. Яа одоо задлаа. Амар үуч ёо. Фүү энэ өдрийг би ямар удаа хүлээвэ ёо. Миктэй болохыг би ямар их хүлээвэ. Амьдралдаа анх удаа ингээ мик энэ юу вэ? Энэ DJI гэдэг нэг юм байна. Энэ дотор байгаа юм шиг байна. Энэ зөөлөвч байх шиг байна. Тэгээд за ямар тач ингээд энд бол заавар нь байх шиг байна. Манай микний утсанд бол ингэж хийждэг гэж юм. Бидний хамгийн хэрэгтэй зүйл бол угаасаа утас шүү дээ. Утсандаа таарсан нөгөө USB-гийн ингэж хийгээд тааруулаа. Тэгээд мик ажиллуулна. Тэгээд бүр энэ амар ганц утсан дээр биш юм. Камерын дээр ажиллан тэгэнгүүтээ нөгөө DJI-ийн бас бичлэг хийдэг Osmo Mobile дээр ажилладаг юм байна. За энэ бол нэг иймэрхүү тайлбар нөгөө гарын авлага маягийн юм байх шиг байна. Юу мөн дээр л ажиллахгүй хөө iPhone дээр. Тэгэхий бол би ингээд нэг хоноор шатчихлаа. Одоо угаас 20,000 руу дөхж байгаа учраас хэдүүлээ одоо энэ чинь ийм мик зихтэй болохгүй бол та нар одоо миний орилж байгааг ингээд сонсоод гадаа мадаа хэцүү штэй бас тий. За энэ бас ингээд тайлбар нь байх шиг байна. Стандартын iPhone юм шиг байна. Гэтэ Samsung-д болгоно. Би болгоно шүү. Болгох бах. За энэ болохоор юу юм мэдэхгүй би нэг юм байх шиг байна. Яа ийм жинхэнэ unbox үнтэй энэ бүр ингээд тоглоом тоглоогаагүй бишээ тоглоом задлаагүй unbox. Энэ стикер байна хөөе. Вау. 2006 онд үйлдвэрлэгдсэн юм байна шүү дээ. DJI брэнд чинь. Надаас нэг дүүл байдаг. Энэ ингээ стикер байна. Янз бүрийн юмд нааж болдог стикер юм шиг байна. Тэгээ дороо мороо ёо. Гайхалтай. За энэ ч яг хөө ингээ стикерээ буцаагаад уутанд нь хийчихье. Одоо энэ дотор л мик байгаа да. Тэгээ энийгээ задалж үзчихэд хэдүүлээ туршилт болгоод хоолоо яаж сонсогдож чинь эний дээрээ бас туршнаа. Ястач ихлээр unbox хий.
Ваа. Энэ болохоор хамгаалагч зөөлөвч юм шиг байна. Юм хөөрхөн жижигхэн авсаархан. Тэгээ би угаасаа нөгөө жижигхэн мик гэхээр нь авсаархан хөөрхөө юм да гэж бодоод автсан байгаа. Тэгээд ингээд дотор нь юмнууд байна. Энэ ийм зөөлөвч юм байна. Ийм хардаа манайхаа. Тэгээ одоо ерөнхийдөө ийм бичлэгний чанар манар угаасаа сайжрах байгаа юм чи манайхаа 7 хоногт нэг бичлэг болоо орох бах. 10 хэдэн минутны тийм богино бичлэгүүд баг орохоо болж байгаа. Гэтэ тогтмол бичлэгээ бол хийгээд явна. Яасан жижигхэн хараа хөөрхөн жижиг яа тийм бол энэ маань нөгөө нэг утас руу хийдэг нь энэ юм шиг байна. Манайхаа энэ нөгөө хараач ийм ингэж яагаад тэгээ цэнгэлдэг нь болохоор энд байна. Ингэж цэнгэлээд тэгээ цэнгээ 10 цаг баярна гэсэн. Бүр хамгийн амар нь эднэр. Асцаа. Одоо энд харагдаж байгаа товчон дээр дарах юм бол астдаг юм байна. За дараачих нь манай жинхэнэ нөгөө мик чинь энд байна да. Яас өөр жижиг би. Харалтай. Тэгээ бүр ингээд гавчуулна. Одоо ингээд сайн байцгаана. Гэтэ холбоог байгаа л да. Одоо энэ нь энд байх чи одоо яаж холбох вэ? Тэгээ ингэж тавьж болно. Эсвэл манайхан бүр цэвэрхэн ийм соронцтой. Тэгээ соронцтой юм чинь одоо шууд ингээл юм яриад сайн байцгаана. Тэгэхээр энэхээр бичлэг ёо. Ингээд эхлэхэндээ гоё юм болохондээ яа. За ямар ч тач энэ бол ингээд бас ингээд асчих юм шиг байна. Хартаа. Ингээд энэ унтраалгын товчон дээр нь дараад авсан. Тэгээ яаж цэнгэлдэг юм бэ гэдгийг одоо харъя. Энэ цэнгэлдэг юм байсан. Зөөлөвч нь. Хартаа. Нөө салхилыг хамгаалдаг гэдэг зөөлөвч байна. Одоо ингэ юм шиг байна шүү дээ. Ингээд зөөлөвчтэй. Нэг. ASMR хийнтэй одоо жиг цагаан хэтэйгээр ASMR хийх нь байна. Манайхаа. Мик байхдаа нэг сайн орилоод авъя. Тэгээ ийм саарл өнгийн ийм хоёр микний үс байна. Тэгээ энэ болохоор нөгөө сайлх тусгаарлагч гадаа мадаа бичлэг хийж яхад гоё хоолой гоё тод бичиж авдаг юм. Ер нь ингээ энэ миний бичлэгийг байнга үздэг нөхдөд хандаж хэлгээд одоо ингээд дараа чи бичлэгүүд улмал чанартай болоод явах нь байна. Тийм болохоор найзуудаа үзүүлээд бас subscribe даруулаарай тий. Хэдүүлээ subscribe-а нэмээд явах юм бол бас хөөрхөн гоё явна шүү дээ. За энэ ч яг энэ хоёр урд маань байна. Энэ болохоор холбогч. Энэ хоёр холбогдоод энэ утсан залгахаар яадгийг одоо бүгдээр туудахгүй харах болно. За энэ болохоор нөгөө утасны Type-C байна. Нарда Type-C одоо ийшээ хийн. Ингээл утсан залгана. Энэ ингээд байжиг. Энэ болохоор юу вэ? Энэ цэнэглэгч байна. Энэ болохоор манай микний цэнэглэгч байна. Хардаа одоо ингээд холбогдно. Ингээд цэнгэлэх юм шиг байна. Хартаа ингээд суур. За энэ одоо нөгөө залгуурнууд нь байна да. Камертай холбож молбдог залгуур нь энд явах шиг байна. Энэ болохоор цэнэглэгч юм шиг байна энэ. Хараач. Хоёулангийн ингээд энэ шууд зэрэг ийм юмар адаптерын толбоо цэнэглэх юм байна. Энэ болохоор камерын толбоо тийм болохоор биднэрт энэ баг хэрэггүй буцаагаад хийчихье. Unbox бол ингээд дууслаа. Одоо туршиж үзцгээе. За тэгэхээр одоо энэ микний туршилтыг хийх чинь 3 ширхэг туршилт хийж үзэж байгаа. Тэр нь эхнийх нь болохоор мэдээж та бүхний амар олон хүний үздэг ASMR хийн. Тэгээд энэ болохоор хэвийн баавны ASMR туршилт. Nice. Дараагийн туршилтыг яг одоо үргэлжлүүлээд хийцгээе. Дараагийн туршилт бол одоо хадж бай. Сайн уу? Би энд байна.
Хардаа би бүр энэ зогсож байгаа мөрчлөө та нарт сонсогдож гин үү те? Тэгвэл би одоо гарлаа. Yo. Let's go. За одоо би гарцсан байна. Гадаа байгаа мөрчлөө энэ миг сонсогдож гин үү? Yeah. Энэ бол DJI. Оо yeah. Оо. Би буцаад ороод ирлээ. Хай. За одоо бидний хамгийн сүүлчийн туршилт зүгээр хоолой сонсноо. Хоолой сонсохын тулд бид эхлээд энэ чинээсээ нэгийг сонгоно. Тэгээд энэ хоёрын аль хөөрхний. За энийг нь л авъя да. Йоо. Сүүлийн туршилт. Чика вика бум. Ханчлага фристайл зүгээр сонс. Oh yeah. Хөтөнийхэн гэхээр халтар байх галавгүй, хонь мал харилан гэдэг бодсноос ч намаргүй, хүсэл мөрөөдөлтэй хүний муулаад ямар ч нэмэргүй, угаасаа хончин лавга хизэж бичлэгээ байхгүй. Йоо, чика вака бум вау. Yeah. Хотын олон дүнтэй хөтөнөтгөө харуулнаа, хураг гिचиг харуулаад тэрхийн хурууд харуулнаа. Оо, чика вака боо. Дугаа олон норгол цагдаа шүхтэй туулнаа, гэтээ хамаагүй зүгээр толгоонд орсноо дуулнаа. Вика бум. За тэгээ туршилтууд маань дууслаа. Тэгээ ямар тач гайгүй сонсогдсон байх гэж найдаа. Ямар тач энэ удаагийн маань ингээд энэ DJI Mic Mini-гийн unbox видео бол амжилттай дууслаа. Тэгээд энэ бол мэдээж Mic-гүй бичлэгний хамгийн сүүлийн бичлэг. Тэгээд дараачийн бичлэгүүдээс мэдээж энэ Mic бид нартэй хамт нэлээд олон бичлэгүүдийн нүрийг үзэх болов гэж найдаж байна. Тэгээд та нарынхаа төлөө бол нэрээ нэг хонь юухан байх вэ те бусад хүмүүс найз өхөндөө 20 саяыг өгөөд ах чинь би одоо та нарынхаа төлөө нэг муу хонь яагаад ингээд энэ микийг 20 мянган дагагчдаа одоо ингээд энэ хүү микийг ингээд зориулаад авчиж болж шít тийм үстэй одоо тэгээд угаасаа удахгүй 20 мянгуулаа болох гэж юм тэгээд сабаа дараагүй үзээд байдаг хүмүүс сабаа дараад үзээч тий тэгээ бас дээрээс нь юу хичээлээ тий сав дарсан хүмүүс бас хажууд нь нэрлэх хонхон дээр дарж ээж нөгөө миний бүх хийсэн бичлэгнүү цаг алдахгүй та нарт хүрнэ штэ тэгээд та нар угаасаа комментэн дээр би нэг тэнэ тэрэ гэ комментуудаа үлдээн тэгээд дээрээс нь юу лээ тий коммент бичиж үлдээгээрээ лайка дараарай бас саба дараарай тэгээд энэ удаагийн маань бичлэг энэ хүрээд дуусч байна тэгээд дуустал нь хамт байсан та бүхэндээ баярлаа миний анхны миктэй уулзаж учирч туршиж байгаа бичлэгтэй хамт байгаа та бүхэндээ үнэхээр их баярлаа. Энэ удаагийн бичлэг. Энэ удаагийн маань бичлэг энэ хүрээд дуслаа. Дараагийн бичлэгүүдээс ойрлохоо болно.